Тэгээ альва номыг нөгөө нэг юм гэдэг мэдрэмжийн хүнээс булаагаад ярьчаар айгүй муухай санагдчих шүү дээ. Тэгээд би бас нөгөө өсвөр насндаа тийм өөртөө идэх итгэл өөрөө амар арай муутай эзлэм онд боддог. Өөртөө итгэхгүй юм охин байсан та. За сайн байцгаана уу, орой минь төрье. Орой бич болоор орой минь гэлчлээ. Намайг ариун санаа гэдэг 5 гоо намайг санаа гэж дуудаж болно. За би энэ видеогоороо нэг номын талаар ярих гэж байна. Тэгээ ерөнхийдөө миний дараагийн бичлэгүүд номтой холбоотой ялангуяа монгол хэлээр орчуулагдсан номуудын талаар одоо санал болгож ярих болно. За тэгээ энэ удаагийн дугаартай Морието гэдэг зохиолчийн Өнгөлөг хэмээх номыг ярих гэж байна. Мэдээж спойлердохгүй. За Морието гэдэг зохиолч нь болохоор эмэгтэй зохиолч. Тэгээд ийм Наоки гэдэг Японы алдартай одоо ирээдүйтэй зохиолчдыг дэмжих юм шагналын эзэн тийм хүн юм байна. Тэгээ энэ номыг болохоор Итгэл Марвел Publishing-аас орчуулагдаж чиглэгдэж гарсан ийм ном байгаа. За ингээд ерөн cover-ыг харах юм бол нэг хүү байна. Дээд артлаас нь ингээд цагаан гэрэл туссан, дээшийнх нь харцсан. Тэгээд тийм ерөнхий атмосфер нь юм тийм шар гэрэл буй дулаахан одоо илэрхийлэмжтэй ийм ном байна. Тэгээд номыг ялангуяа монгол хэлнээр орчуулагдсан номыг бол одоо ном дээр нь ажилласан хүмүүсийн нэрийг дурдах хэрэгтэй юм шиг надад санагддаг. За зохиолч нь бол Морието. Япон хэлнээс орчуулсан Маралго, орчуулгын редактороор Тэмүүлээ, монгол хэлний редактороор Ариун Туяа, хавцын дизайны Түр Мөнх, хэвлэлийн эхийг Цэрэндуулнаар гэж энэ номыг бүтээж гаргасан байна монгол хэлний. За энэ ном дээр юу гардаг вэ гэхээр энэ ном маань өөр 1998 онд бичигдсэн байлээ. Тэгээд гарсан даруйд нэлээд алтартай болоод тэгээд унших явцад бол энүүгээр нэр гоё аним ч юм уу те кино хийсэн байсан ч болоос энэ бодсон ч угаасаа 98 онд хийсэн болоо гачлаг байх уу. Аним байд юм байлээ. Colorful-г хайх юм бол баг гарч ирнэ. За тэгээ энэ ном дээр юу гардаг вэ гэхээр нэгэн өсвөр насны хүүгийн амьдралыг харуулдаг гэж болно. Гэхдээ эхний уузнасаас ойлгомжтой болно. Тэр нь юу гэхээр нэгэн сүнс тэнгэрийн оронд сэрээд. За үнэхээр тэнгэрийн орон гэж байдаг бол тийм тэнгэрийн оронд сэрээд өөрийнхөө ер нь бол яаж өгснээ мэдэхгүй тийм байдаг. Төөрцөн сүнс юм уу та. Тэгээд байжсэн чинь нэг тэнгэрэлж энжел гарч ирээд баяр үргээ та ингэ суглаанд очлоо. Таныг ингэ сүнс хөөс болохоос өмнө та хин нэгний амьдралаар амьдраад тэгээд тэр амьдрах хугацаанд өөрийнхөө өнгөрсөн амьдрал хийсэн алдаа санаж чадах юм бол та ингээд сүнс чинь аврагдана гэлдэг хгүй. За эмнэлэг зэрэгтэй 9-р ангийн хүүгийн одоо биеийн зэрэг. Тэгээд яагаад эмнэлэг твцсэн бэ гэхээр тэр хүү амиа орлохоор одоо нойрны юм их тунгаар уугаад тэгээд одоо азарч үезэрч хүү юун цэрэд сэхэн цэрэд тэгээд ингээд тэр хүүгийн амьдралаар үйлчлүүлэн амьдардаг байгаа. Тэгээд яг нөгөө нэг яагаад тэр чинь өөрийнх нь бие биш өөрийнх нь амьдрал биш болохоор ингээд гайхал энэ хүүхэд чи одоо яагаад ингэж амьдардаг байна гэл. Тэгээд сэрсэн чинь аав ээж нэг аахгүй аав ээж нэг ахтай. Тэгээд ээж нь бол айгуу тийм гоё ашигтай их жугаан гоё мой хоол хийдэг те аав нас их санаа зовоол тэгэл ийм гоё гэр бүлтэй ээжиж тэг ах махтай те байжиж яагаад амиа орлдог байна шил балаа ингэж боддог хгүй. Тэгээд яг амьдрах хугацаанд тэгээд дээрээс нь нөгөө нэг хөтөч нөгөө нэг энжел сахиусанд ингээм жоохон мэдээлэл өгөөд тэгээд энэ хүү бас нөгөө гэр бүлийнхаа тэр нөгөө дотоод юм руу орсон чинь үнээр одоо хүлээж авахыг хүсээгүй гэх юм олон одоо 70 одоо нууцуд гэх юм уу ил болдог. Тэгээд хүү ерөнхийдөө бол ямар утгагүй амьдрал вэ энтрэл боддیں۔ Тэгээд сургуультай авсан чинь тэр хүүхд ерөнхийдөө амиа орлохоос өмнө нэлээд тотгошоогоо зожиг өөрийгөө илэрхийлэх чадваргүй. Тэгээд өөрийнхөө ертөнцөө л бүгээл ингээ хинтэй ч юм ярьдаг тийм хүү байсан гэж таардیں۔ Тэгээд нэгэнт одоо өөрийнх нь амьдрал биш болохоор тэг өөрөөхөө амьдрал ер нь одоо өөрөөхөө айгу тэр шал өөр зан характер гаргаад тэгээд ангийнхан гайхална тиймэрхүү үйл явдал гарнаа. Тэгээд өшөө цаашлах юм бол спойлерч чинь альва номын нөгөө нэг юм гэдэг мэдрэмжийн хүнээс булаагаад ярьчаар айгу муухай санагдчих шүү дээ. Ялангуяа өөрөө худалдаж авсан номыг одоо өөр хүн гинтаатж үзсэн шүү дээ гэж ярьчаар амар муухай санагддаг. Тийм болохоор
мэдээж цаашаа одоо ингэ цогсон дээр ах гэж бодож байна. Тэнгэрийн элчийг пура гин. Гол ажил нь сүнсийг залж замчлах бөгөөд одоогоор намайг хариуцаж дахин амьдарч алдаагаа засах газар руу чиглүүлэх үүргийг гүйцэтгэж яваач. Гэтэ алдаагаа залруулах гэж юу хэлээд байна вэ? Хүний ертөнцийг Тэнгэрийн орны цагт юу болоод байгааг харах ойлгоогүй надад пура хөдөлгөөний өмнөхөн товчхон зааварчилгаа өглөө. Гол санаа нэг иймэрхүү. Нэгдүгээр за өмнө хэлсэнчлэн би өмнөх амьдралдаа маш том нүгэл үйлдсэн хүний сүнс. Хоёрдугаар өөрийгөө дахин сорина гэдэг нь өмнө алдаа гаргасан хүний ертөнцдөө эргэж очиж суралцсан гэсэн үг л дээ. За гуравдугаар суралцах гэдэг нь миний сүнс хэсэг хугацаанд хүний ертөнцид байгаа нэг хүний биед орж амьдрах юм. Сүнс маань хэний биед орж хаана байрлахыг пурагийн босс шийднэ. 4. Ийхүү бяцлахын суралцахыг Тэнгэрийн элч нарын салбарт айлд байрлах гэж нэрлэнэ. 5. Мэдээж байрлах газар тааламжтай байх тохиолдолд би тааламжгүй би. Сайхан муухай аль нь би. Гониг зовлонтой, эсвэл баяр хөөртэй айл, бүр хүчрэлтэй айлж таарж магадгүй. Ямар айл байх нь өмнөх амьдралдаа миний үйлдсэн гэн нүглийн хэмжээнээс хамаарч шийдэгдэх болохоор гомдлоод байх хэрэггүй. Хаалтан дотор гэтээ арай л юм аа. 6. Айлд байх үед асуудал гарвал пура туслах болно. Тэр тусалж чадах нь түүний тухайн үеийн сэтгэл санааны байдлаас хамаарна. 7. Аяыг нь олоод суралцвал хизээ нэг цагт өмнөх амьдралынхаа ой санамжийг эргүүлэн олж авна. Өмнө үлдсэн гин нүглээ санаж гэмссэн үед айл байх хугацаа дуусна. Ингээд сүнс маань түр байрлсан хүний биеэс гарч Тэнгэрийн оронд очин эргэж төрөх эрхтэй болно. Хаалтан дотор итгэхэд бэрхэл байна да. За Макото минь ийм л байна. Пура сургаал номлоо дуусуугүй далавчаа хурдан дэвэн. За хурдан хүний ертөнц рүү явцгаая гэлээ. Макото гэсэн үү? Үүнээс хойш та Кобаяши Макото болсон. Кобаяши Макото бол 3 хоны өмнө амиа орлохоор им уусан хүү. Одоо ч ухаан ороогүй. Үхэл сэхлийн заг дээр байгаа. Танд л ижлэгийг тэр удахгүй үхэх болно. Би нүхээр сүнс нь гарна. Яг тэр мөчтөн та биед нь нэвтрэнэ. За ингээд оршилгыг уншиж өглөө. Цаашаа ингээд явнаа. За энэ ном бол баг өдөртөө дуусгахаар ном. Үнэхээр чимдэж оруулж чаддаг. Тэгээд чимдэж оруулж чадна гэдэг чинь бас их сайн гоё орчуулсан гэсэн. Тэгээд яг ингээд нөгөө нэг амиа орлохоор завцсан хүүгийн тухай гэхээр нөгөө нэлийн хүн дэмжих санагдаж магадгүй. Гэтэ хүнд үдэ хүнч гэсэндээ цоолж ахын бичиглийн хэл гэх юм уу тэр нь аюу хөвгчлөлтэй зарим эсвүүд дээр амар хөвгчлөлтэй санагдсан. Тэгээ ялангуяа энэ пура нөгөө Тэнгэрийн хэлж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө бүхнийг бүтээгчтэй бүхний эзэн одоо тэр доор нь амжилтдаг. Тэгээд тэрийг босс ч нэрлээд байгаа аюу тийм орчин үеийн хэллэг зөвөрлөлтэй тэр нь аюу тийм хөвгчлөлтэй байсан. Мори эдэ зохиолч болохоор яг ингээд өнгө гэдэг чинь угаасаа бид нар одоо ялангуяа зурдаг хүмүүс илүү сайн мэдж байгаа нөгөө өнгийг хольж утгааж тэгээд ямар утга санаа гарах уу гэдэг дээр өнгөтэй заашгүй холбоотой байдаг шүү дээ. Тэгээд энэ гол дүрийн хүү ч гэсэндээ хэдий бүрэн номооч гэсэн зураг туртай хүү байдаг. Одоо зураг зурж өөрийнхөө одоо стрессийг тайлдаг. Тэгээд ингээд зурагнаасаа өөр мэдрэмж авдаг ийм хүү байдаг. Тэгэхээр Мори эдэ зохиолч болог байсан ингээд хүн бол өөрөө амьдралынхаа бүтээлчтэй эзэн нь юм аа гэдэг ахаад сануулгах шиг болсон. Тэгээд өсвөр насны хүүхэд байхдаа ер нь бид нар нэг өөрсдийгөө амьдралынхаа эзэн гэж нэг боддгоо шүү дээ. Тэгэхээр миний хувьд ч нэг бодож байгаагүй. Угаасаа тэгээд сургуулийн орчин, найз нөхдийн хүрээлэл тэгэл гэр бүлийн хүүхэд гэдэг утгаараа хэзээж өөрийнхөө амьдралынхаа эзэндээ энэ бол миний амьдрал гэж төдийлөн бодож байгаагүй. Гэхдээ сэтгэл санааны хувьд бол өөрөөсөө эзэн байсан баг л та. Тэгээд өсвөр нас гэдэг чинь өөрөө маш тодорхойгүй. Дээрээс нь одоо хүүхэд гэхэд хүүхэд биш, том хүн гэхэд том хүн биш. Гэхдээ өөрөө хизээч жаахан хүүхэд гэж боддог юм нас байдаг. Тэгээд би бас нөгөө нэг театрын зохиол нэг хөтөлбөрөөр бичиж үзээд тэгээд гол зорилт бүлгээ өсвөр насны хүүхдүүдийг гэж сонгож ирсэн юм. Тэгээд тэр зорилт бүлэг бол хамгийн хэцүү насны бүлэг байсан. Тэгээд түрүүн хэлсэнчлэн бас
Тэ хүүхэд хэд хүүхэд биш барьцгүй, баригдахгүй. Тэгээд зохиол бүтээл бичнэ гэдэг бол бас тийм байдаг. Гэтэ Мори Ито зохиолч бол угаасаа яг ингэ зохиолоо 10 жилийн сургуулийн хүүхдээр ялангуяа бүр ингэ нийгэмдээ нэвтрэлцэж чаддаг, найз нөхөдтэй биш. Тэг гэртээ амар асуудалтай юм хүүхдийн одоо дүрээр илэрхийлсэн байна л да. Тэгээд зохиолч бас өөрөө ингээд нөгөө нэг хитрхи амьдрал бол сайхан юм а гэж харуулдаг байхгүй юу? Одоо бид нар чинь бол тэгээд өсвөр насны хүүхдэд асуудал гарлаа, ярьлаа, тэгээ хайр дурлалын асуудал хүртэл амар хэцүү орж ирж штеп. Тэгээ өсвөр насны нэг батан гараад тэгээд шилжилтийн нас болохоор янз бүрийн биеийн өөрчлөлтүүд гараад тэрэнд амар эмзэглэл тэгээд байж идэг болохоор тэгээд энэ асуудлаа гэр бүлийнхэнтэй уулзаар нэг жоохон хүүхдүүднүүдээр хараад багийн тоохгүй барыг загнаал тэгээд үсэндээ маялаад идэх гэдэг ч юм уу тийм. Магадгүй хүмээрээ нэг жил юм бол за бити давраатай тий амьдрал бол сайхан багт жинжи ингээ хүчгүй сул дорой байна гэдэг ч юм уу. Тэр утгаар одоо их тийм сонь явцуу хаалттай байдлаар бид нар тэгж хариу өгдөг. Гэтэл үнэхээр хүчмээр санагдмаар хэцүү өдрүүд байж тээ сэтгэлийн шарх авсан байна гэдэг чинь өөртөө бол тусламж хэрэгтэй байгааг мэдхгүйгээр айгуу их тийм өөрийгөө хааж байгаа гэсэн утга санаатай л гэсэн үг. Энэ тухай бол яг Мори Ито бичсэн байна. Тэгээд нэг би бол угаасаа яг ингээд өсвөр насны хүүхдүүд заавал уншаасаа. Тэгээд эцэг эхчнэр ах нар байвал өсвөр насны хүүхэд дүү нартаа нэг уншуулаасаа л гэж хүсэж байна. Тэгээд энэ дээр бас нөгөө нэг өсвөр насны хүүхэд болохоор нэг бэлгийн бажет энтрийг нас ингээд хөрхөн оруулаад бичсэн байгаа байхгүй. Тэгээд бас нөгөө сургууль дээр харж мартдаг охинтой нэг тиймэрхүү юм гарнаа. Тэгээд тэр утгаараа бас өсвөр насны хүүхдүүдийн одоо амьдрал юм уу сэтгэл санаа нь их тийм тус дэмтэй юм шиг санагцсан. Тэгээд энэ ном миний өөрийнхөө өсвөр насны түүхийг ярихад хүргэлээ. Би бас нэг өсвөр наснда тийм яг энэ хүүхэд шиг гэж хэлэх нь хэцүү. Гэхдээ бол гэртээ асуудалтай байсан. Гэрийнхээ асуудлыг одоо илэрхийлж чаддгүй байсан. Цаагуураас ахилахгүй сониуч юм шиг ярнэ. Хичээл дээр бол юу ч ярьдаггүй байсан. Хичээл дээр бол амар бүрэг болцсон. Тэгээд тэр үеэр ч гэсэндээ тэгэл нэг хэдэн жилийн дараа мараа бас нэг өсвөр нас таарал өсвөр насны үеийнгийн дээрлэлт бас би мэдэрсэн. Яагаад тэгэхээр өөрийгөө илэрхийлэх чадвар муутай. Тэгээд аялдан дагчдаг гэх юм уу одоо найзуудын аюул дагаж явдаг тийм байж байгаад нэг тиймэрхэн болоод өсвөр наснд ингээд нэг шорхтой штэ. Тэг яаtzen юунд болцсон ямар ч байсан гэд намайг нэг хөгөөд мөгөөж хорхдог байжгаад гинт нэг үе 2 3 хөт зэрэг гуйж муугаад гуй гэж ярьдэн штэ. Тэгээд дагаад ингээд би чам сайн үчигээд тэгдэн штэ. Тэр чинь бол 13 хүрсэн байсан 14 нас хүрсэн. Одоо энэ Макатогийн насны ирсэн байхгүй. Тэгэд гисэн чинь манай найзууд бас эвгүй гаруудаа амар дээрлэхүүн. Тэгээд шууд намайг ингээл дээрлэж хэлсэн байхгүй юу. Тэгээд миний олсноор бол атаахал гэх нь хайш ямар ч гэсэн нэг тийм болсон юм аа. Тэгээд намайг одоо ер нь занл хэлж эхлэв. Нөгөө хамгийн сайн найз байсан хүн хүүхд маань ерөнхийдөө бүр толгойлогч нь болоод тэгээд аяг тийм буруутгаж тэгээд нөгөө нэг надад сайн гэсэн хүүхдээр намайг миний нэрийг байрж идэх юм ахуулж махуулаа тэгээд хэлсэн. Тэгээд би энэ дээр нь жоохон ингээд үнэхээр дургу өрөөд айгуу тийм шудраг бус санагдаад болохгүй штэ гэсэн чинь намайг ерөөхдөө бол ингээд манай байрны ард заамдаад ингээд хоолон дээр ингээд гар игээ шахаад заамдаад тэгээд сүрдүүлчихсэн байхгүй. Тэгээд би найзлаа болио гэж нэлээд шийдээд тэгээд манай найзууд чинь манай гэрийн гадаа ирсэн юм. Энэ удаа яхав чамаа уучлаа гэдгийгсэн. Тэгээд би ерөөхдөө бол нэг юм харилцааны одоо нэг тийм атганд орсон юм шиг. Тэгээд би ерөөсөө дахиж ингэж найз нөхөрлөл гэж байхгүй маа гэж удаад би найзалж чадахгүй танартай одоо ингэж хийснээс хойш миний амьдрал бас тухайн үед амар хар бараан болсон. Тэгээд дэлгүүр мөлөг гааштай талхан гарангууд. Тэгэнгүүт манай тэр нөгөө нэг нийлэхгүй гэд хэлсэн найзууд ч араас шүлсэн хайдаг. За тэгэл гэмэ, пэмэ гэж хэлдэг. Янз бүрээр хэлдэг болсон. Тэгээд би ерөөсөө огт нөгөө нэг ингэж тоож байгаа царай гарахгүй, огт таахгүй юм шиг ингэж явдаг байсан. Ерөнхийдөө бол тэр дэлгүүр гарах хүртэл амар хэцүү санагддаг болсон байсан байхгүй юу? Тэгээд энэ нөхцөл байдал ерөн сэтгэл готрол руу нэлийн аваад байсан. Улаан тутагшаага болсон, амар хэцүү болсон. Тэгээд энэ байдлыг манай ээж ерөөхдөө ажиглаад манай ээж өөрөө багш хүн.
Тэгээд энийг ажиглангуудаа маш урдан арга хэмжээ авсан. Тэрний үед намайг унтчих хоорондоор манай очоод найзтай хойд найзтай очоод айгуу тийм учирлаад ч юм уу хэлсэн загнаагүй ингээд айгуу манипуляц гэх юм цаашаа зүгээр ямарсан тэр найзд маань юу гэж хэлсэн байсан гэхэлэр бид хоёр айгуу гой сайн найзууд гэж бодож байсан. Тэгтэл чи яагаад ийм зан гаргаж байгаа юм бэ? Ерөөсөө огтыг санаанд орсонгүйгээд тэгээд манай ээж чинь бас манай сургуулийн багш байсан юм ба. Тэгээд манай тэр найз ерөнхийдөө одоо тэр нөгөө дээрлэх их тийм толгойлогч гэсэн үг шүү дээ. Надтай тэгж харьцаа болцсон. Тэгээд би бүр гайхсан байхгүй. Нөгөө л нэг ингээд дарамт хахалттайгаар би одоо ингээд дэлгүүр талхан гарч байгаа тэсэр нэм би дээрлэхтэй нүүр туландаа намайг дахиад ПМ гэж хэлэх баг гэж бодоод ингээд гүрийгээд дэлгүүр авсан чинь хинч намайг тэхгүй гайхаад тэгээ нүүдэлчин гадаа сууж байгаахгүй сандал дээр эргэтэй юм битэн нээлсэн над руу хараад амар шингэлтэй нэг харц марцсан хүртэл ингээд иймэрхүү зэм ирж дээрлэхдэггүй тэгээд тэгсэн чинь гол болсон процесс нэг юм болсон байсан. Тэгтэл тэр чинь ингээд тухайн үед бодвол би яг санаж л да юм уу яаж ийм хэцүү байдаг вэ гэдгийг болвол яг уу тэгээ дээрэс нь гэр бүлийн асуудал хавсрын найз нөхдийн асуудал хавсрна гэдэг бол маш хэцүү. Тэгээд миний үед чинь гэдэг шиг сэтгэл судлал гэж байхгүй ч сэтгэл судлаач гэж байхгүй. Нийгмийн ажилтан бол сургуулийн шинэ жилийн мэлийн янз бүр үйл ажиллагаа зохицуулахаас хүүхдийн асуудалтай нэг ярилцаарэ, ирээрээ уулзаарэ гэдүү байсан. Тэгээд ямар ч гэсэн тиймэрхүү байдлаар давсан. Тэгээд тэр бүр одоо над нөлөөсөөс юм мэдгүй ямар ч байсан би ингээд 10 жилдээ яг энэ Макото шиг маш бүрэг хичмхий. Тэгээ бас Макото шиг зурдаг байсан. Зургийн дугуйланд явдаг байсан. Зургийн дугуйланд явах зураг бол маш гоё идэг байсан. Үнэхээр гоё. Тэгээд яг тэгэл 10 жилдээ өөр найзуудтай болсон. Гэтэл бас дахиад юм токсик найз нартай адилтай. Ер нь өсвөр нас маань нэг тийм өөртөө идэх итгэлгүй өөрөө амар царай муутай үзлийн муухай гэж боддог болсон. Өөртөө итгэлгүй юм охин байсан л та. Тэгээ 11 дугаар анги төгссөн, их сургуульд орсон. Их сургуульд ороод би яг өөрийгөө шал өөрөөр би авчиж эхэлсэн. Нээлттэй байсан. Тэгэл ерөөсөө л ингээд өөрийгөө амар хүчээр задлж эхэлсэн гэх юм уу. За нэг тиймэрхүү. Тэгээд битгийм болохоор би бас нөгөө Макотог амар сайн ойлгоодсэн гэх юм уу. Гэтэ эрэгтэй хүүхдийн нөхцөл байдал шал өөр ахaltaа. Эрэгтэй хүүхд чинь тэгээд бэлгийн бойжилт явагдаж байгаа. Охин сайн болж байгаа. Тийм учраас энэ номыг бас өсвөр насны хүүхдүүд болж уншаасай гэж бодож байна. Тэгээд дүүнартаа ингээд номын дэлгүүр ороод ямар ном авах уу гэж сонгож ивэл Мори Этогийн өнгөлөг гэдэг энэ номыг бол санал болгож байгаа. Яг нөгөө нэг ингээд бестселлер номнууд зөндөө олон номнууд байдаг ч гэсэндээ тасны ангилал зориулсан дэр ялгаа бол нэг тийм ном ангилах тал дээр одоо хүртэл бас нэг тийм нарийн болоогүй байгаа учраас зарим нэг номууд хүнддэх ойлгохдохгүй байх гэдэг мэдрэмж байдаг. Тэгээ ойлгохгүй ном унших нь өөртөө тэний санагдал нэг төвшин дээгүүр ном унших юм хэцүү байдаг шүү дээ. Өсвөр насны хүүхдүүд ялангуяа өөрийнх нь амьдрал мэдээж хүн болгон сонирхолтой байдаг учраас энэ өсвөр насны хүүхдэд тохиолдож байгаа асуудлыг бас уншаасаа гэж бодсон. Дээрээс нь заавал нөгөө нэг юм үеийнгийн дээрлэхийн хэлтэнд өртдөг хүүхэд мөхөд гэхээсээ илүү зүгээр амьдрал нь бүх юм нормалтай байж хаад уйдсандаа одоо ангийнхаа бүрэг хичмийн хүүхдийг очиж ноолдог, шоолдог, одоо царай муудаа юу ч хийх юм тэгж бити хэлээсээ тийм одоо хумсрыг нас өөрчлөөсэй гэж хүссэн энэ номыг уншаад өөрчлөгдөх болов гэж бас найдаж байна. Яа тэгэхээр тэр бүхэн чинь зөвхөн хичээл дээр хүүхэд байгаа биш. Гэрт нь хүнд асуудалтай байдаг бол яах вэ? Эцэгхийн асуудалтай бол яах вэ? Тэр хүүхэд хичээлдээ хүнд цүнх үрээд ирж байгаа шиг сэтгэлдээ маш хүнд ачаад ирж байгаа. Бараг өдөр бүр амьдрахын төлөө тэмцэж магадгүй байхгүй юу? Тийм болохоор ингээд нэг тийм хэцүү хүнд байдалд оруулдаг шүү гэдгийг одоо хэлээж хүүхдийг буюу одоо үеийнхаа хүнийг тийм хэцүү байдалд оруулаа гэж хизээж гоё харагддгүй маа, сайхан харагддгүй маа л гэдгийг одоо ойлгоосой тэ ойлгох хаа гэж найдаж ин тэгээд энэ ном бол тийм байсан. Тэгээд бас нөгөө нэг юм одоо би ч насанд хүрсэн хүн байгаа шүү дээ. Насанд хүрсэн хүний хуваар одоо уншихад амьдрал бол тэ ялангуяа тэр чинь сүнс байгаа даа. Хизээ нэгэн цагт бид нар бүгдээрээ үхэн ойлгомжтой. Бүгд үхэн. За хизээ вэ гэдэг нь одоо янз бүртэй зарим нь өөрөө сонготлоор мэдээж энэ зөвлөхгүй байгаа шүү дээ.
юу ч болох юм билээ. Ямар ч байсан бид нарын амьдрал бол төгсгөл тийм учраас энэ дээр гарч байгаац нөгөө нэг юм түр амьдрал авах нь айлд байх гэж нэрлэнгээд бид нар бас л нэг айлд амьдарч байгаа хэдий төрсөн эцэг хэдий ингээд байгаа ч гэсэндээ бид нар бол нэг тийм айлд амьдраад байгаа байхгүй юу? Тэр энэ амьдралаас эзэний цагт явна. Тэр утгаараа бас ингээд бүтээлч байдлаар гэх юм уу өөрийгөө ингээд нэг тийм амьдралдаа автаж штэ энэ асуудлууд хизээч дуусахгүй юм шигээр биш өөрчлөгдөж шүү өөр болно шүү гэдэг юм итгэл найдварыг төрүүлж дээрээс нөгөө юм бас нэг гэр бүлийн гоё загварыг харуулсан байсан. Гэр бүл нь бол асуудалтай. Гэхдээ хүүхдтэйгээ илэн далангуу харьцах. Эсвэл ингээд зөвхөн эцэг их гээл одоо хосынхаа харилцааг нуугаад байх биш. Ах ихчгээл одоо юм сүрхийн мундаг том хүн байх гэдэг биш. Өөртөөхөө тэр бас л өөртөнд нь хэцүү байсан тэр одоо vulnerable гэх юм уу эмзэг тийм нарийн асуудлаа хуваалцах нь юу вэ таны том хүн биш болох гэдэг юм шиг. Энийг бас нэг тийм тотон байдлаар гэр бүлийн гишүүд хоорондоо ярилцж явах хэрэгтэй гэдэг ийм гоё загварыг бас харуулсан байсан. Амьдрал хэцүү гэдгийг нотлохгүйгүй ер нь бол амьдралын бас нэг тийм суралцж болох загварыг санал болгоснороо энэ ном их онцлог байсан. Тэгээ надад маш их таалагдсан учраас тэгээ би нэг яг өдөртөө тусгацсан. Тэгээ тийм хөвгчлөлтэй зарим тал дээрээ уйлчмаар энэ ном байсан. Тэгээд бүр халаад өөрийнхөө өсвөр насны жоохон дарк байсан үеийг ярьчлаа. Тэгээд сонсонд баярлалаа. Дараагийн дугаарт бас нэг өөр номнуудыг ярих болно. Бас номнуудаас гадна би ч өөрөө нэг deep talk цаанаа гэдэг бас аудио хэлбэрээр нэлээд хэдэн жил подкаст хийсэн. Одоо ингээ видео болгож байгаа болохоор зочинтой бас ярих болно гэдгийг амлаж байна. За дараагийн дугаар хүртэл баяртай.